Агуудаа гартаа камер барихлаар энэ олон тохиргоо, энэ олон канал байлын дарахаа мэдхгүй, ямар тохиргоо ихэ мэдхгүй, нэг зураг дарахлаар хавхаар, нэг зураг дарахлаар улаан зураг дардаг. Тэгэхээр аппаратын дээр ямар тохиргоо их талаар бүгдээрээ ярилцъя. Сайн юу яцгаан энэ миний YouTube channel тэгэхээр сүүлийн 10 жилийн хугацаанд гэрэл зураг, видео миний хобби байсаар ирсэн. Тэгэхээр өөрийн YouTube channel дээр би та бүхэнтэй өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ хуваалцахыг шийдсэн байна. Шинэ аппарат ямар ч хийж болно. Магадгүй пленкын хуучны аппарат хийж болно, эсвэл дижитал орчин үеийн аппарат байсан ч болно. Гэхдээ аппаратнууд хамгийн гол зүйл нь нэг зарчмаар ажиллаж байгаа. Тэр зарчмыг ойлгох юм бол ямар ч аппаратын дээр адилхан тохиргоо өгдөн. Тэгэхээр зураг авах боломжтой болно гэсэн үг. Одоо худалдаанд маш олон төрлийн камер бий. Panasonic, Sony, Nikon, Canon. Би хувьдаа Canon хэрэглэдэг учраас энэ миний хэрэглэдэг камер бүх тохиргоонуудад ойлгомжтой байдаг. Тийм учраас би Canon дээр үзүүлнэ. Гэхдээ энэ ямар зөвхөн Canon дээр биш бүх аппаратын дээр яг адилхан байгаа. Энэ маш энгийн байгаа. Бид нэр зураг дарахад нэг иймэрхүү чимээ гардаг. Энэ чимээ гарч байгаа хугацаанд аппаратанд маш олон зүйл болж байгаа. Тэр нь толь дээшгээс өгөгдөж байгаа, хөшиг нэгж байгаа, хөшиг хаагдсан, толь доошоо буцаагаад буuna. Тэгээ яригтаа сонсогдож байгаа ч. Гэхдээ би энгийнээр харуулъя. Бид нар аппаратаараа харж байгаа зүйл бол дурангаар орж ирж байгаа гэрэл толинд байгаа дээшээгээ явдаг. Харин бид нар зураг дарахад толь түрхэн зурдаа дээшээ нээгдэнэ. Толь дээшлсэн байх үеэр гэрэл цаашаага сенсор руу явна гэсэн үг. Мэдээж пленкын аппарат бол пленкын дээр буuna. Одоо төдийлөн пленкын аппарат хүмүүс их хэрэглэдэг байх. Тийм учраас гэрэл сенсор дээр буuna. Сенсор руу очих хүртэл наан дээшээ доошоо нэгдэж байгаа хөшиг байгаа. Тэгэхээр хөшиг нэгдсэн хугацаанд гэрэл сенсор дээр очин хөшиг хаагдана, гэрэл байхгүй болно. Сенсор дээр туссан гэрлийг аппарат өөрөө боловсруулаад дараа нь бид нэр тэрийг зураг хэлбэрээр хардаг. Тэгэхээр аппаратын дээр хамгийн ихний тохиргоо болохоор shutter speed буюу хөшигний урд. Энэ өрөөний чинь хөшигтэй яг адилхан. Хөшгөө нийлээ өөрөө гэрэлтэй боллоо, хөшгөө хаалаа харанхуй боллоо. Яг үүнтэй адилхан хөшиг нэгдсэн үеэр аппаратын дотор гэрэл орно, хаагдахад харанхуй болно гэсэн үг. Тэгэхээр хөшигний хурд бол аппаратны хувьд маш чухал. Хэрвээ ямар нэгэн хөдөлгөөнтэй спорт акшн авах гэж байгаа бол хөшгөө маш хурдан дээр тавих хэрэгтэй. Тэгжээж ямарваа нэгэн хөдөлгөөний саналгүйгээр авах боломжтой гэсэн. Жишээ болгоод энэ хоёр зургийг би дарсан байна. Эхнийх нь би хөшгөнийхөө хурдыг секундыг 500 хуваас нэгтэй тэнцвэрээр дараад авсан байгаа. Энэ зураг дээр харах юм бол яг цаг хугацааг зогсооцсон юм шиг бүх хөдөлгөөнүүд нь яг тухайн байранд. Энэ дараагийн зураг нь болохоор секундыг 30 хуваас нэгтэй тэнцэх хугацаан дээр хөшгөнийхөө хурдыг тааруулаад авсан байгаа. Хэрвээ харах юм бол усны хөдөлгөөний уусал гэх мэтлэн бүгдээрээ зурган дээр үлдсэн. Тэгээ энэ бол яригтай сонсогдож байгаа шүү. Гэхдээ нэг ойлгочих юм бол маш хэлбэр. Аппаратны хөшиг чиний аппаратанд гэрэл ямар хугацаанд орох вэ гэдгийг шийднэ. Тийм учраас хэрвээ харанхуйд хөшгөө хурдан дээр тавих юм бол тэр хугацаанд ямар ч гэрэл орж амжихгүй учраас маш харанхуй зургнууд гарна. Тэгэхээр зөвхөн гэрэл ихтэй орчинд хөшгөнийхөө хурдыг хурдан дээр тавих боломжтой гэсэн үг. Жишээ болгоод хэлэхэд энэ зургийг дарахын тулд хөшгөнийхөө хурдаа 20 секунд дээр тавьсан байгаа. Нэг басандаа хөшиг нэгдлээ 20 секундын дараа буцаагаад хаагдана. Тэгжээж энэ од бүрийн гэрлийг сенсор дээр буулгахын тулд хөшгөнийхөө хурдыг ингэж удаан дээр тавьсан байгаа. Хөшгөнийхөө хурдны тохиргоог өөрчлөхийн тулд ихэвчлэн аппаратны чаа дэлгэцний зүүн дээд буланд байдаг байгаа. Тэгэхээр тэрийг нь сонгоод өөртөө хугацаагаа тааруулж болно гэсэн үг. Яг одоо болохоор 30 секунд, 25 секунд, 20 секунд гэх мэтлээ. Мөн доошлоод хурдан болгоё гэх юм бол секундыг 6 хуваасны 1, 13 хуваасны 1 гэх мэтлэн хурдан болгоно гэсэн үг. Хөшигний хурдыг мэдээж хугацаагаар хэмжин хөшигийн нээлттэй байх хугацааг өөрөө тохиргоон дээрээ зааж өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ аппаратын дотор хөшигний хурдыг секундыг 1000 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээнд нээлттэй байя гэх юм бол иймэрхүү зүйл болдог байгаа. Юу ч харагдаж амжихгүй бас тэгэхээр энэ бичлэг зөмөрөө 400 дахин удаашруулад нэг харцгаая. $2000 хуваасны 1. $4000 хуваасны 1. $8000 хуваасны 1. Одоо бүгдээрээ саяны дөрвөн бичлэгийг нийлүүлээд нэг харъя.
аппаратын дотор байгаа хөшиг гэдэг зүйл чинь маш хурдан нэгдэж хаагддаг зүйл учраас хамгийн түрүүнд дэвтэрдэг зүйл гэж ойлгож болно. Тэгэхээр аппарат үйлдвэрлэгч нар тухайн хөшигний механизмд тодорхой хэмжээний лимит өгсөн байдаг байгаа. Энэ аппаратны хувьд бол 150 мянган удаа зураг дарах боломжтой. Canon 600D дээр болохоор 100 мянган удаа гих мэтлээ. Тийм учраас хэрэгжилж исэн аппарат авах гэж байгаа бол урд нь энийг анзаарч исэн баг. Зарж байгаа нь миний аппарат тэдэн мянган шоттой 20 мянган шоттой гих мэтлөө хэдэн удаа зураг дарснаа хэлдэг. Аппаратнууд болохоор өөрсдөн дээр хэдэн удаа зураг дарснаа тоолоод явж байгаа. Тэгэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. 150 мянган удаагийн дараагаас эвдэрх магадaltaй болж байгаа болохоос 150 мянгатай хүрээд шууд тэр дороо эвдэрнэ гэсэн үг биш. Тэгэхээр энийг бас нэг талаар нь зөв ойлгох хэрэгтэй. 150 мянган удаа дарагдсан бол ер нь хөшигний механизм солих болж байгаа гэдэг хугацааг зааж өгч байгаа. Хөшиг 100 мянган удаа ажиллана гэдэг бол маш их. Жишээ нь хэрвээ өдөр болгон 150 зураг 365 хоногийн хугацаанд дарах юм бол өдөрт 150 зураг дараадах юм бол жилийн дараа нэг 50 мянга орчим зураг дарсан байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш их зураг. Хэрвээ чи шинэ аппарат авсан бол эхний 10 мянган зургаа чи 1 жилийн хугацаанд дарах бах. 10 мянган зураг гэдэг бол 1 жилийн хэрэглээ. Хэрвээ чи студид дардгүй зөвхөн хувьдаа зураг дардаг бол тийм учраас 100 мянган зураг гэдэг бол доотлол нь 5-аас 7 жилийн хугацаанд хэрэглэх лимит. Аппаратны хөшигний механизм дээр би хийж санаа зовж байгаа үгүй яад бол 100 мянга 150 мянга гэдэг лимит бол хангалттай хэмжээний гэж бодож байна. Ягаад гэвэл 5-аас 7 жилийн хугацаанд хэрэглэнэ гэдэг бол нэг аппаратнаас гаргаж болох маш сайн үр дүн гэж бод. Тийм учраас би аппаратныхаа шотон дээр төдөлөө ерөөсөө санаа зовдгоо дармаар байгаа зүйлээ үргэлж дардаг аппаратаа үргэлж бидээ авч явдаг. Тэгэхээр энэ миний хөшигний тал дээр ярих зүйл байлаа. Хоёр дахь тохиргоо white balance. Заримдаа гадаа зураг дарж байгаа гэртээ орж ирээ зураг дарахлаар хитрхи улаан гарах ч юм уу. Энэ нь болохоор чиний аппаратны white balance-ын тохиргоо алдаатай байна гэсэн үг. White balance гэдэг нь хэрвээ орчуулах юм бол энэ цагаан өнгөний баланс гэсэн үг. Маш энгийн. Тэгэхээр гэрлийг температураар хэмждэг. Гэхдээ мэдээж Цельсийн биш Кельвиний температураар хэмждэг. Кельвиний температур нь 2500-аас 11,000 хүртэл байх боломжтой. Энэ аппаратн дээр 10,000-аас 2,500 хүртэл white balance-а тохируулах боломжтой байгаа. Тэгэхээр энэ температурыг яг яах гэж тохируулдаг вэ гэвэл заримдаа гэрлийг аппарат бүр өөрөөр мэдэрдэг. Аппаратны температур хэдий чинээ өндөр байна, хэдий чинээ дулаан өнгөнүүд гардаг. Эсрэгээрээ хэдий чинээ доогуур байна гэх юм бол хүүтэн өнгөнүүд гардаг байгаа. Тэгэхээр white balance-а зөв тохируулснаар яг зөв өнгөө гаргаж авна гэсэн үг. Миний бодлоор white balance-ыг дараа нь зураг edit хийхдээ хамгийн хэлбэрхэн сольж болдог зүйл. Тийм учраас би өөрөө хөвтөө бол white balance-а үргэлж автодор тавьдаг. Дараа нь зураг өөрчлөхдөө тэрнийхээ халуун хүүтэн өнгийг маш хэлбэрхэн нэг төвчлөрөөр янзлж болдог учраас автодор дардаг байгаа. Гэхдээ зарим нэгэн тохиолдолд хэрвээ хоёр зурагч нэг хөрөм дээр зураг дарах гэж байгаа бол хоорондоо white balance яг зөв тааруулаад 5500 5500 дээр хоёулаа тааруулаад зураг дардаг. Тэгсний дараагаар хоёр зурагчны зураг яг адилхан өнгөтэй гарна. Тэгэхгүй бол нэг цөлд болсон хөрмийн зураг дарсан юм шиг нөгөөг нь эсрэгээрээ нэг өөр газар болсон хөрөм дарсан юм шиг гарахгүй тулд хоёр зурагч нь адилхан зураг дараа нь гаргахын тулд адилхан white balance тааруулдаг байгаа. Хэрвээ white balance-а буруу сонгох юм бол заримдаа иймэрхүү улаан хит улаан өнгөтэй нэг өрөөнд дотор чинь хулууд дэлбэрсэн юм шиг өнгөтэй болж магадгүй. Эсвэл эсрэгээр хүүтэн байх боломжтой. Game of Thrones киноны хэсгээс юм шиг буцаач. Тэгэхээр өнгөнийхөө температурыг зөв тааруулахын тулд яах ёстой вэ гэвэл эхний ээлжинд өөрийнхөө аппаратны тохиргооны white balance руу нөрөөд ихэвчлэн WB үсгэр тэмдэглэхэд байгаа white balance руу нөрөөд үзэх юм бол аппаратн дотор чинь бэлэн хэдэн горимод өгөгдсөн байгаа. Тэгэхээр энэ горимод дотор нь болохоор урьдчилаад бэлдээд өгсөн горимод энэ дотор нь нартай өдрийнх, сүүдэртэйгийнх, үүлтэйгийнх эсвэл шар гэрэлтэй цагаан гэрэлтэй гих мэтлээ бэлэн горимод өгсөн байгаа. Хэрвээ хүсэх юм бол энэ горимуудыг сонгож болно. Гэхдээ би түрүү хэлсэн би бол хувьдаа зөвхөн авто white balance-ыг сонгодог. Учир нь энийг дараа нь засахад маш энгийн байдаг учраас хэрвээ дараа нь ямар нэгэн байдлаар зураг засахгүй энэ чигээр нь хэрэглэнэ гэж бол мэдээж white balance-а зөв дээр нь тааруулах нь илүү хэлбэр авах. Тэгэхдээ дахиад нэг өөр горим нь болохоор white balance Kelvin дээр нь буюу өөрөө температураа заана гэдэг горим дээр нь тааруулаад 2500-аас дээшлүүлээд сонгож болно гэсэн үг. Бүгдийг нийлүүлээд нэг хэлий white balance гэдэг нь өнгөний температураа дулаан байх уу, хүүтэн өнгөтэй байх уу гэдгийг өөрөө шийдэж болно. Тэрийг аппаратны тохиргоон дээр хийх тулд тохиргоо хэсэг рүүгээ ороод white balance руугаа сонгоод white balance-а ямар байх вэ гэдгийг сонгож болно. Мэдээж аппарат болгон өөр үр дүн үзүүлж байгаа. Тийм учраас миний бодлоор бол аппаратн дээр бүх горимуудын сонгоод нэг нөхцөл байдал дээр дараад үз. Тэгээд тэрний дараагаар white balance ч маш ойлгомжтой болж ирнэ гэсэн үг. 3 дахь тохиргоо ISO
ISO гэдэг тохиргол бол миний бодлоор хамгийн энгийн зүйлэнд баг. Тэгэхээр энийг ярихаас өмнө нэг өөр зүйл яриа. Тэр нь болохоор бид нар хуучин пленка аппаратын дээр зураг дардаг байхад бид нар пленка авахдаа өөрсдөө хилдэг байсан. 200-ийн ISO-тэй пленка, 400-ийн ISO-тэй пленка энэ ямар учиртай байсан бэ гэвэл тухайн зурагч өөрөө шийдвэр гаргах шаардлагатай. Хаана зураг авахаас хамаарат ямар пленка авах шийдэх шаардлагатай байсан. Энэ нь болохоор тухайн пленкэн дээр хэр их химийн элемент төрхлөгтэй байх вэ гэдгээс хамааралтайгаар 200 400 гэх мэтлэн ямар төрлийн пленка авах вэ хэлдэг байсан. Жишээ нь энэ пленкэн дээр болохоор 36 кадртай 200-ийн ISO-тэй. Тэгэхээр ISO гэдэг нь болохоор пленкэн тухайн пленкэн хэр гэрлэнд мэдрэмтгий байх чанарыг шийддэг байсан. Энэ дижитал аппаратын дээр юу болж хувирсан бэ гэвэл аппаратны чинь сенсор хэр гэрлэнд мэдрэмтгий ажиллах вэ гэдэг түвшнийг тогтоодог гэсэн. Энэ аппаратан дээр жишээ болгох юм бол энэ хамгийн багадаа ISO 100 дээшээгээ 6400 хүртэл явж байгаа. Энэ бичлэг хийж байгаа аппарат болохоор хамгийн багадаа 50, дээшээгээ 102,000 орчим хүртэл явж байгаа. Хэрвээ зураг дарах гад хөшгөнийхөө хурдыг тааруулсан. Гэхдээ зураг дарсан ч гэсэн хитрхи хар гараад байгаа бол ISO нэмснээр аппаратны чинь сенсор илүү гэрлэнт мэдрэмтгий болно. Тэгэхээр харанхуй зураг дарахад ISO-го нэмдэг байгаа. Хэрвээ гэрэл хангалттай бол ISO-го багасгадаг байгаа. Тэгвэл ягаад ISO-го өндөр байлгаж болохгүй юм бэ гэж асуусан. Тэгэхээр ISO-го ягаад өндөр байлгаж болохгүй вэ гэвэл ISO гэдэг хиймэл гэрэл учраас хэдий чиний өндөр байлган төдий чиний зураг бүрсгэр гарна гэсэн үг. Хөшгөнийхөө хурдаа таарууллаа, зураг дарлаа хэрвээ харанхуй гарч байгаа юм бол баг багаар ISO-го нэмээд өөрт шаардлагатай хэмжээндээ байж болно. Хэрвээ ISO-го нэмэх юм бол аппаратны чинь сенсор илүү мэдрэмтгий гэрлэнд илүү мэдрэмтгий байх болно. Тэгэхдээ энэ зохиомл гэрэл учраас зургийн чанар маш ихээр алдагддаг. Тийм учраас зураг дарлаа хитрхи харанхуй байх юм бол ISO-го баг багаар нэмлээ өөрт шаардлагатай хэмжээ хүртлээ очно гэсэн үг. Хэтрүүлэн хэрэгжилж болохгүй зурагчны чанаргүй гарна. Жишээ нь энэ зураг шиг хэрвээ ISO-го буулгаад харин хөшгөнийхөө хурдыг удаашруулах нэг боломж байгаа. Тэгэх юм бол илүү чанартай зураг гарна. Тэгэхээр ISO-го хит их нэмж болохгүй. Хэрвээ хит их нэмэх юм бол зургаа ойртуулаад үзэхлээр зурагч маш бүрсгэр гарсан байгааг олж харж болно. Тийм учраас ISO-го маш бага багаар нэмэх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзсэн хэмжээнд л очиод тэгээд болоо гэсэн. Энэ аппаратны үндсэн 3 тохиргоо байлаа. Мэдээж энэ дээр дахиад нэг чухал тохиргоо байгааг л зураг дардаг хүмүүс мэдж байгаа. Тэрийг нь өрц гэдэг. Тэр өрц гэдэг тохиргоо нь болохоор энэ дуран дотроо байгаа. Тийм учраас дараагийн дугаартаа цөмөрөө дурангийн талаар ярилцъя. Өрцний талаар ярилцъя.